сайхан үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Энэ сайхан өдөр Нотгүй яриа нэвтрүүлгийнхаа цоо шинхэн дугаараар үзэгч та бүхэнтэйгээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Үзэгч та бүхэнтэйгээ бид Нотгүй яриа нэвтрүүлгээрээ дуучин, хөгжимчин, яруу найрагч гэх мэтчлэн урлагийн амьдралд үнэхээр сор болон гялцаж яваа бидний амьдралд шинэ хөг, шинэ өнгө нэмдэг сор улсаа уран бүтээлчдийг та бүхэнтэйгээ уулзалж байгаа. Харин бид үнэхээр тэр хүмүүстэй уран бүтээлээр нь уулздагаас биш үнэхээр бодит амьдрал дээр тэр хүмүүс ямар зүйлийг хүсэж мөрөөдөж байдаг, тэдний дотоод сэтгэлийн гоо сайхан юунд оршиж байдгийг тэр болгон сонирхож байгаагүй болов. Монголын орчин үеийн хөгжмийн урлагийн ертөнцид өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож үнэхээр охид залуучуудыг шуугуулж байсан маш олон хамтлаг дуучид байдаг. Харин тэр дундаа бол октийн хамтлаг тийм ч удаан оршин тогтнодгүй. Харин өнөөдрийг хүртэл уран бүтээлээ тасралтгүй хийж үзэж фэнүүдээ баярлуулсаар байгаа нэгэн хамтлаг байдаг. Энэ бол мэдээж 10 хэдэн жил үерхэж нөхөрлөж хамтлаг шиг авч явж байгаа нэгэн бүсгүйчүүд байна. Энэ бол мэдээж Motion. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Нотгүй яриа нэвтрүүлгийг үзэж байгаа энэ үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Би Swir Motion хамтлагийн дуучин Сүндрэ байна. Дуучин Сарнай байна. Би Motion хамтлагийн дуучин их Гармган Гамбалар. Гэр бүлийнхаа тухай танилцуулахад бол би нэг дүүтэй Дороо Хосоёр гэдэг. Тэгээд манай ээжийг тунгалаг бас хөгжимчин хүн. Хөгжим бүжгийн коллежид ер нь 20 гаруй жил багшилсан. Тэгээд Германд флейт хөгжмөөр бас худагаа одоо Монголоос өөртөө Германд төгссөн флейт хөгжимчин гэж байдаггүй. Тэгээд яг тэр мэргэжлээр өдийг хүртэл одоо багшилж яваа. Үнэхээр юм бас бахархууштай тийм мундаг багш мэргэжилтэй хүн байдаг, хөгжимчин хүн байдаг. Манай аав бол барилгын инженер хүн, Цогт Баяр гэдэг. Миний ээж болохоор Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хуучир хөгжимчин Цогцлмаа гэж хүн байлий. Миний бас ингээд урлагаар явж байгаас удамшилтай минь холбоотой юм шиг байгаа. Тэгээд миний ээжийн ээж, манай эмээ, өвөө энэ төр бас хулсан хуур, амуу хуур энэ төр тоглодог хүмүүс байсан гэж ярьдیں۔ Тэгээд ер нь ингээд удамшаад ирсэн болоо гэж боддیں۔ Миний аав болохоор одоо урлагийн хүн биш, зүгээр ингээл хуваараа бизнес эрхэлдэг хүн байгаа. Сансрын 61 дөрс цэцэрлэгт би бага насаа өнгөрөөсөн. Тэгээд ер нь бол их сахилахгүй, тийм дөрсгүй хүүхэд байсан л да. Би ихээс хоёулаа тэгээд хамгийн том нь мөртлөөс маш их аав ээж хоёртай айгүй эрхэлдэг. Бас дээрээс нь эмээ өвөгийн хүүхэд байсан. Бүр багтаа л дүүгээ уруудтаа л сахилахгүйтаа л тэ энэ тэнд хэрэг тариал дандаа л эмээ өвөө хоёр цагнуулаад аав ээж цагнуулаад явдаг байсан. Тэгээд одоо ингээд томорсон чинь тэр зан алга болцсон юм шиг надад санагдтыг. Ихээс гуруулаа айлын ганц охин гол дундлынхан дээр нэг ахтай дараа нэг эрэгтэй дүүтэй. Айгу тэрсгэн өссөн л та манай ах маань хоёр ах манай дүү надаас 3 дүү яг ингээд яг нэг үеийнхэн би биндээ айгу гоё ойр өссөн. Тэгээ ерөнхийдөө эрэгтэй хүүхдүүдтэй өссөн болохоор ер нь би бас нэлийн тийм тус ишүүд талтай. Аав ээж маань бол жирийн сэхэттэй хүмүүс байдаг. Ээж маань холбооны мэргэжилтэй, аав маань хэл шинжлэх ухааны мэргэжилтэй хүн байсан. Жохон бахны бурайд бүжиглэснээр санаад байдیں۔ Бурайд бүжиглдэг янз янзын одоо дуу муу те янз бүрийн тэмцээн ч юм эсвэл концертлоход дандаа л бас яг явж байдаг тийм хүүхэд байсан. Ягаан гаж бид нэртэй байсан гэсэн жохон доо нэлээд галзуу байсан. Тэгээд одоо ингээл гэртэн хүмүүн орж ирэхээр нөгөө готлоо тайлаараа гэрээ цэвэрлсэн шүү гэж те гараагаа дараа гараагаа гэрэл ингээл хамаг юм зам айгуу тийм нөгөө бас цэвэрч манай ээж айгуу тийм ямбаа хүн л те айгуу сонирхолтой 61 дэх цэцэрлэг гэж байдаг байсан. Одоо сансарт бид ер нь Сүндрэ бит хоёрч хоёулаа сансрын хүүхдүүд л дээ. Тэр үед яг жоохон болохоор би нэгэ мэддэггүй байсан. Гэтэл битээр яг нэг ингээд нэг цэцэрлэгт явдаг байсан юм элэ. Тэгэхээр үржинхнээсээ гошокны найзууд болж таарж байгаа. Тэгээд яг эргээд дараа нь ярихаар яг манай ангид байсан хүүхд Сүндрийн ангид бас байгаад байдаг байхгүй юусэн. Бүр багасаа л очсон эмээ өвөө хоёр дээр багасаа 100 болгон очиод гэтээ яг эмээ өвөө хоёр маань хоёулаа сургуулийн багш хүмүүс байсан л та. 10 жилийн багш нар байсан. Тэгээд яг ээжийнхаа дүүнэр мөнрийнхаар хөдөө гадаа явдаг. Гэтэ малтай нэг тэгэж ойр өсөөгүй. Ер нь бол гэтэ ойр гэтэ тэгэж их одоо үгүй мал хариулаад ч юм уу тэгэж их явж байгаагүй. Зүгээр нэг инээтэй дурсамж өгөхөр 2 дугаар ангидаа би зориглож жаад нэг морь унсан юм аа. Одоо чи одоо хотын хүүхд гээл ирэхээр нөө нэг хамаатнууд чинь хамаатны яг миний үеийн тэрсэх хүүхдүүд чинь бид нарт ингээл морь унахыг зааж өгөн тэгэл хон сайхыг зааж өгнө гэл тийм бахан компанид ажил өргөндөг байсан. Тэгээд морь унал тэгэл уул айгүй алхуулаад аваастай нэр ямар гоё за би ч ер нь морь унчмаар юм биш үгээ бодож исэн чи намайг аваа шогшцсон. Тэгэл бүр зүрхэнд орсон. Тэрнээс хойш дахиж бүр морь унахаас одоо хүртэл айдгаа айгүй нэттэй. Тэгээд харин тэмээ унах надад их таалагддаг. Тэмээ унах дуртай. Ер нь тэгээ дунд хоёрны дуучин хүмүүс гэж хэлдэг. Уул манай хамаатнууд дотор ч юм уу дуучин хүмүүс байдгүй. Гэтээ ер нь зүгээр дуу хоорон дуртай тийм хүмүүс.
Тэгээд одоо яг гэр бүлийнх нь дундаас бол ганц урлагийн хүн би яг ээжийнхаа талаас аавын талаас бол урлагийн ганц хоёр гэтээ хөгжимчин хүмүүс байдаг л та. Тэгээд яг дууч удамтай ч байх нь нутаг усан дуучт гэдэг утгаараа тэгэл дууч ингээ явахаар хүмүүс нэгтэй гэж гайхдаг. Гэтээ яг удам судрт маань бол дууч хүмүүс бараг байхгүй гэж хэлдэг. Ээж хоёр намайг гэрт орхиол өвөөдөр орхиод явсан байна л та. Тэгээд тэгсэн чи би их л гомдоод үлдсэн юм байна л та. Тэгээ бүр дөнгөж л яг хоёр хүрчээсэн гэсэн. Тэгээд уйлал үлдэхээр нэг орч орхиол авсан. Тэгсэн чи өвөөд уйлж уйлжсэн л өвөө надаа аяг аваад ирэж хэлүүлсэн гинэ. Тэгэд яасан ингээл аяг авчирд гэсэн. Яах ч байгаа ингээд тэгсэн чи би энэ уйлж байгаа бүх нулимснуудаа энэ аяган дотор цуглуулад ээж аавгаар ихээр гомдлоо үзүүлэн гэж хэлсэн гинэ. Тэгээд тэрийг ээж ааваар одоо хүртэл яриад айгу яа тийм стасан тийм жоохон мөрчлөө тийм тгий сэтгэж ярьчихсан шүү гэж. Цэцэрлэгээс шилжээд сургуулийн насанд орох боллоо. Намайг бол өвөө маань циркийн сургуульд өгөх хэрэгтэй байсан юм байлээ. Ёстой ч гэжтэй манай өвөө тийм нөгөө циркийн үзүүлбэр тийм циркийн юмд айгу дуртай хүн байсан. Тэгээд би бас жоохондоо маш уян хүүхдтэйсэн гэж ярьдیں۔ Тэгээд яг уран нугараач ангид өгөх гэжээл аав маань хөтлөөд намайг хөгжмөчийн дунд сургууль шалгуулаад тэгээд хийл хөгжмийн ангид тэнцээ тэгээд хөгжмөчд орж исэн. Би дөнгөж 6 настай байсан. Тийм 6 наст дөнгөж хүрээд манай ээж чинь хөгжим бүжигт ерөөсөө герман төгсөж ирээл хөгжим бүжигт багшаар орсон. Тэгээд одоо миний мэрэгжлийн багш юм байх хэрэг мэрэгжлийн багш Тувгааны Цалман гэж гайхамшигтай төгөлдөр орч багш байдаг. Цалан багш маань тэр үед яг уран сайхны удирдлагч байсан. Манай сургууль. Тэгээд ээж намайг цалан багштай авчиж шалгуулна гэд. Тэгээд намайг яг хөтлөөд авч очижсэн. Тэгээ би анх тэгж хэлжсэн гэсэн багштай би айгуу тийм нэг болчинлог хөвгтэйсэн байхгүй. Ер нь айгуу болчинлог гэсэн чинь ингээ тийм жижигхэн мөрчлөө 6 настай мөрчлөө ингээ хөлн айгуу юм бондор болчинтай байсан юм байна л да. Манай багшаа хөө ямар хөөрхөн болчинтай хэлтэй энийг хараа энэ хэлчихсэн. Чи тэ ямар мэрэгчлээ болох төгөлдөр орсон хүмүүс чи үгүй би балет ч юм болно гэж хэлмүүлээ ингээ сонгож мөзөөлөлт хийчихсэн гэж ярьдیں۔ Тэгээ 6 настай байхдаа анх хөгжим бүжигт гэж шалгуулж аваад тэгээд 6 нас хагасаад айгүй ихт орсон шүү дээ хөгжим бүжигт шалгуулаад бүх ингээл ритмд бас нэлээд тэр чинь шалгуураар ордог хөгжим бүжиг. Тэгээд бүх ритм ингээл зохисон бүх ритмийг зохиж үзүүлээл дуурайгаалтай бүх юм хийгээл тэр дунд бас яг яаж ялгарч исэн гэхээр манайх чинь нөгөө төгөлдөр уртайсан намайг ерөөсөн мэдээ орсон цагаас хойш манай ээжийн жоохондоо хэрэглэдэг гэсэн төгөлдөр урайсан. Тэгээд бас ингээд 2-3 аяд авдаг болсон байсан. Тэгээд тэгсэн чинь элсэлтийн шалгалтын дээр дуулуулаад тий янз бүрийн ингээл тий ямар өнгө дуурч чинь дуурайж дугаар гэж янз бүрийн ритм тавшуулаад тэгээ дээрэс нь би өөрөө төгөлдөр урдаарсан чинь хүүхдэд бас амар ингээл гайхаад багш нараас айгүй олдуурхаад яг тэгж нэг бүдэг бадаг санагддаг байхгүй. Манайх Германы Баянгол яг хотлын 2 дугаар өрөнд байдаг гэсэн. Тэгээд яг нэг өглөө цэцэрлэгтэй явах гээд байжсэн чинь 9 сарын 1-нд цэцэрлэгтэй явах гээд бэлдээд байжсэн чинь манай бэргийн ихч маань яриад тэгээ хөгжим бүжигт ингэ шалгалт авч гинэ. Тэгээд таяр хүрээд ирээч гээд аавд маань хэлсэн байлээ. Тэгээд яг тэр өдрөө яг цэцэрлэгтээ явхаа болоод цэцэрлэгийнхаа эхний өдрийг таслаад тэгээ хөгжим бүжигт очиж шалгуулж исэн. Тэгээд хөгжилтэй түүх гэвэл тэрний өмнөх жил нь очиод бас шалгуулж исэн 6 настайдаа. Тэгээд тэгсэн чинь нөгөө зунжангаа гадаад тоглосороо гарын сартцсан. Тэгээд тэрнээсээ болоод тэнцээгүй. Тэгээд яг 7 настайдаа дахиад очиад тэгээд тэнцээ. Тэгээд төгөлдөр хорийн ангид ороод яг одоогийн манай Сарнай, Сүндрэ, Сэрчмаа тэгээд одоо Алтуураг хамтлагийн Эрдэнэт, Бүрнэ ших юм байна. A sound-ийн очоод A sound гэсэн Пүрвэ гэдэг ингээд би тэгээд бүр нэгдүгээр ангиас ингээд 30 дурлал нэг анги болоод ингээд сурч байсан. Тэгээд яг бэргийн их аав хоёрынхоо санаачлага ачаар би одоо ингээд хөгжимчин болсон. Тэгээд хөгжимчин болсондоо маш их баярлалтай. 1997 онд одоо яг 8 дугаар ангийн төгсөх жил яг 3-4 сарын үед юм уу да. Би тэгэд яг нэг тэмцээнд оролцуулаад тэр маань Сүндрэгийн санаачлага байсан л та. Тэгээд англи дуухийн сан дуулах бай гэдэг тэмцээн Америкийн нэгдсэн элчин сайдын яам хуучнаар залуучуудын соёлын төв хамтран зохиож исэн. Яг тэр үед хоорын хичээл ордог байсан л та манай ангид. Тэгээд яг хоорын хичээл дээрээс биеийнхээ одоо хоолойг тэ бие нэг илүү таньж мэдсэн гэх юм уу да. Тэр нөгөө яг дуулах тал дээр штэ. Хамгийн эхлээд би болроолгоо уцаар иржсэн байхгүй юм. Тэгээд болроо ийм зар яваад энэ хэдүүлээ нэг ороод үцхүү яах вэ гэл тэгсэн тэгээ болроо за тэгээл да яад ингээ тий. Тэгээд сарнаага бас одоо уруу татаад тэгээд тэгсэн чи нэгдүгээр хоолой хэрэгтэй болсон. Тэгээд Сэрчмаг
хэлсэн чинь тэгэл дагээ тэгээд бид өөрөө тэр тэмцээнд бас маш их бэлдсэн юм аа. Эхлээд нэг удаан дуу бэлтжсэн. Тэгсэн чинь одоо манай ангийн Пүрүсхи саундын Пүрүсхи шүү дээ. Пүрүсхи ах тэр үед бас юм фонограм хөгжим идэх хүн байсан л та. Тэгээд энэ тэмцээнд орохдоо Spice Girls-ийн Wanna Be, тэгээд Backstreet Boys-ийн Anything For You гэдэг ийм хоёр дуугаар орж исэн. Тэгээд хөгжмийн аранжировкыг нь болохоор тухайд Хов ах маань хийжсэн. Гэтэ Хов ах маань бол биднийг тэр үед одоо юу гэдгийг ингээл ирээдүйд дуулах гэж хүүхдүүд гэж мэддгүүлсэн баг. Зүгээр бид ингээд ахаа бид нар уралдаанд орж байгаа маа та ингээд нэг хөгжим хийгээд өгөөч гэл ээж авсан мөнгөний авч цуглуулаад мөнгөний төлөө хийлгэжсэн. Тэгээд хамгийн сүүлийн шат хүртлээ яваад хамгийн сүүлийн шатанда бас тэр үед манай сургуулийн дуулаач ангийн нэг 4 охин бас нийлцсэн нэг хамтлаг байгуулсан. Тэгээ манай хамтлаг охид нэртэй ингээд бид нэр яг тунаад үлдсэн байсан. Тэгээд яг тэгсэн чинь нэг яг сүүлийн шатныхаа яг дуулахын өмнөхөн бидэд яг тайзны яр за одоос хэдүүлээ айгүй сайн дуулах хэрэгтэй шүү гэл манай ангийнхан гэр бүлийнхэн бүгдээр ирсэн байлаа шилжсэн л та. Тэгэл ээжсэн чи сэрчмаа гинтхэн хөө шидүүлээ ерөөсөө энэ дуулаач ангийн хүмүүсээс ялгархын тулд нэг арай л нэг өөр юм хийх хэрэгтэй байна гэл тэгсэн. Тэгэл яах вэ ийхүү гэл тэр чи яг нэг бүр хэдхэн минутын л наан цаана байгаа байхгүй ягаад тэгэхээр тэр чи яг одоо хэдхэн минутаар тайзан дээр гарна тэгээ бидний одоо амьдрал шийдэгдэж байгаа тэр өдрийг тэмцээнд ялахгүйгүй юу гэд тэгээд яг нэг thank you гэдэг үгээр нэг нэлээ одоо олон удаа давтаж хэлээд гэтээ акапелла маягаар хоолоо салгаад нэг тийм жижигхэн ая олоод тэгээ тэрийгээ дөрүлээ хоолоо салгаж дуулаад тэгээ тэр бол миний бодлоор шүүгчдийг айгүйх юу сэтгэлд нь хүрсэн юм шиг байгаа. Тэгээ тэр бидний яг Grand Prix авахд их нөлөөсөн гэж боддtiin. Тэгээд дөрүлээ Grand Prix-ийг аваад бөөн хөөр баярлуулаад оройн Сарнагийн даа очиод манай ээж гэр бүлийнхэн бүгдээрээ цуглараад гоё тэмдэглэжсэн. Манай ингээ охтод юу ячлаа анхныхаа юм гоё тэмцээнд ороод төрүүлээ гэж бүгдээрээ хоолунд болоод бөөн юм болчихсон. Тэгэл тийч чи бүү сэтгэлийн хөдөлгөөн бөөн хөөрл явагдаж байгаа юм чинь тэгжсэн чинь л ээж аав нарын дундаас ер нь та нар ингээ цаашдаа ингээ гоё дуулаад явбал гоё юм биш үү гэл тиймэрхүү яриа гарсан л та. Тэгэл бид хэд чинь юу тухайд чи 14 5 та яг л ийд нөгөө нэг өсвөр насныхан яг нэг тийм дуулах ч юм уу ер нь альва юм ингээ сонирхохтой маш их тийм сэтгэлийн хөдлөлөөр их ханддаг. Тэгээд их тууштай нэг тийм үе байдаг шүү дээ. Тэгээ яг тийм үе байсан ч байх. Тэгэл ерөөсөө одоо ингээл дуулнаа гэл. Тэгэл эхэлж исэн. Тэр үе чинь камертон, тэ номин талст спайк гэл маш олон амтлагууд байсан. Тэгээд ер нь камертоныхаа ах нар шиг тэгээд цогтой амьдарч бариад амар гоё ингээд том одоо нэртэй маш гоё хамтлаг болох юмсан гээд яг тэр үед хоорондоо ярилцдаг байсан байхгүй. Тэгээд ер нь бүгдээрээ цогтой амьдрээгээд тэгээд бид хэд Сарнагийн да нэг маш олон жил цогтой амьдарч би үнийгээ илүү дотн таньж мэдэж илүү дотн болж төгссөн дөө. Тэгээ хөгжимчин болсондоо маш их баярлалдаг. Тэгээ хөгжим мужид орсон хамгийн бас гоё дурсамжтай хамгийн сайхан хамгийн азтай зүйл маань гэвэл би ингээ найзуудтайгаа тэг хамтарчин сайхан хамтлагийг байгуулсан явдал гэж би боддtiin. Тэгээд тэр үед хөгжим мужигт аав маань дагуулж авчиж байгааг л өнөөдөр миний бас хувь заа ямар байхыг хинчилж мэдэхгүй. Тэгээд би бол өөрийгөө айгүй гоё ховтой хүн гэж боддог энэ сайхан сургуулийн босгыг тавьсан да. Бүр бага ангийн багш маань Мамхүү гэд багш байсан. Би маш гоё авч явдаг. Бидний бүр одоо зөвхөн бид нар бүх ангийнх нь нөхдүүд ингээл хөгжим бүжгийн дээшээ доошо төсөлтийнхээ яг Мамхүү багшийн ангийнх нь нийлхэр ярьдیں۔ Бүр ингээ би маш гоё авч явдаг. Одоо яг харахад саяхан яг таарлцсан. Тэгээ одоо харахад бүр яг нэгдүгээр ангид ингээ бид нарыг дааж авчихсан багш шиг яг хэвээр юм шиг байдаг байхгүй. Айгүй гоё. Мамхүү багш манаас айгүй тийм хүүхдүүдийн арга явыг олдог. Тэг их гоё. Одоо бодохоор айгүй гоё тийм яг бидний ээж шиг тийм хүн байсан юм шиг надад санагддаг байхгүй юу. Бага ангиад төсөөд нэргүү гэд Орслын багшийн ангид орж исэн. Тэгээ нэргүү багш маань бол маш тийм диктатуртай, тийм чанга хатуу шаардлагатай тийм багш байсан. Тэгээ манай ангийнхаа одоо хүртэл тийм нэргүү багштай нэрээ айгүй хатуу байсан шүү гэ. Тэгээ яг хатуу багшийн гараар хүмүүжсэн гэд манай ангийнхан ер нь айгүй тийм айгүй хүмүүжлтэй хүүхдүүд байдаг л та тий. Ер нь ингээл янз янз юмд оролцох нь бага гайгүй тэгэл ер нь эргээд багш яг хэлдэг байхгүй. Би та нарыг ингэж яагаад чангалж байгаагүй бол ингээ та нар үдид ямар явж байхаас ингээл те хөгжилтэй. Тэгээд ер нь ингээд айгүй хөгжилтэй ингээд нөө нэг 10 жилд чинь нийллэг гэл болдсон шүү дээ. Тэгээд сургууль төгсөлт чинь бид нар чинь хөгжим мужийг 12 жилээр төгсдөг байхгүй. Тэгээд сургууль төгсөл за одоо төгсөлтийн баяраа тэмдэглэе гэл тэгэхэд хүртэл нэргүй багш маань өстой арх дарч юу ч байхгүй. Та нар нийлүүл ундаа бичээнээр нийлнэ гэд бүр тийм амар хатуу байсан. Тэгээд нэргүй багштай маш их хайртай, Мамхүү багштай ч гэсэн маш их хайртай. Манай хоорын багш Эрдэнэ цэцэг гэж багш байлаа да. Эрдэнэ цэцэг багш бас жоохон тийм хүүхдүүдийг шахдаг тийм шартай байрын багш юм байсан юм шиг надад санагдав. Яагаад гэхээр ингээд хоорын хичээл дээр ингээд банд нар сахилахгүй байхгүй юу. Тэгэхээр Эрдэнэ муу багш ингээд бүр ийм өндөр
одоо бүр 8 нарийнхан тийм өсгөтэй гуталтай явдаг. Тэгээд тэрэг өрөөс хүүхдүүдийн хөлн дээр гიშгээд яа сахилах гээд байгаа чи энийгээ дуул гэд зэгэнж өрдөг байсан. Тэр ерөөсөө санаанаас гардгүй. За миний яг мэрэгжлийн багш инхээ гэж багш байдаг байсан. Тэгээд би инхээ багшийнхаа тийм төвчээртэй хатуучлалтай чанарт айгуу дуртай байсан л та. Би удаа сандима нэгдүгээр ангид үжсэн ингээд хийл хөгжимч аяг өгсөн шүү дээ. Ингээд зөв барилтын бариулаад ингээд зогсоочд байсан аахгүй. Тэгээ би одоо хэдэн цаг зогссон. Бүү мэд яг нэг зогсож байгаа бол нэг мэдсэн чи ухаан алдаа унтсан байсан. Тэгэл аав ээж ирэл хүү хаа юу болсон бэ гэдгсэн чинь бүр нөгөөд чинь нэг өдөржингөө хоол ундгүй явсан юм уу яасан тэг ингээд барьж байгаад хөгжмөө барьж байгаа ухаан алдаа унтсан. Тэгээд багш минь болохоор маш тийм гүргэр төвчээртэй хүн байсан. Надад болохоор тэр зам таалагддаг байсан миний мэрэгжлийн багшийн хувьд. Хөгжмийн тал дээр бол Наран Цэцэг гэдэг багш яг миний одоо анхны төгөлдөр хорийн багш байсан. Одоо хийлч Чулууны Чимбатхан эхнэр нь миний хамгийн хайртай багш. Тэгээ бүр багаас маань яг одоо хөгжмийн төгөлдөр хорийн А-ыг заасан. Тэгээ маш гоё хүн байдаг л та. Тэгээ багшийнхаа ууралж ийснийг нь айгүй баг харсан юм шиг санагддаг. Хүнд айгүй гоё ойлгуулж юмыг бас гэтээ тэгээ яг үгээр айгүй гоё ойлгуулж толгоонд нь хийж өгдөг тийм багш байсан санагдтiin. Тэгээ миний хайртай багш нарын бас заримаас нь дурдах юм бол одоо инхтер багш маань байдаг. Яг төгсгийнхаа өмнөхөн нэг хэсгийн хугацаанд инхтер багш дээр яг төгөлдөр хорийн хичээл орж исэн. Тэгээ надад маш их юм өгсөн гэж бод. Тэгээ хөгжимчийн хүний хувьд намайг айгүй гоё одоо яг хөгжимчин өөрийгөө яаж илэрхийлэх юм, ямар байх ёстой вэ гэдэг тал дээр яг ингээ цөөхөн хичээл хийсэн мөртлөө маш их юм үлдсэн байдаг. Тэгээд бас шарав цэрэнгээд миний хайртай багш нарын нэг одоо яг Наран Цэцэг багшийн дараагаар удалгүй шарав цэрэн багш дээр яг очиод бас төгөлдөр хорийн хичээлийг ордог гэсэн. Бас намайг яг нөө одоо ингээл хөгжмийн тал дээр нээлттэй байх тал дээр ч юм уу их юм өгсөн багш маань гэж боддгийн. Болгоо дээр амар сонирн бүр жоохноос бол би энийг одоо хүчивтэр арай ихэр болох гэж байгаад болцсон биш үстэй гэж боддог байсан. Яа тэгэхээр ингээл би нэг юм бодсон багт болгоо яг тэрийг бодсон байж байгаа байхгүй. Болгоогийн бодсон юм би бас адилхан бодсон бүр. Яг нэг хүн шиг дандаа нэг юм боддог байсан. Тэгээд бид хоорондоо ярьдаг л да ирээдүйн төлөвлөгөө, ирээдүйн одоо хийх ёстой зүйл те. Тэр нь бол мэдээж гоё сургуультай болох юмсан те. Тэгээд тэр сургууль дотор сурж байгаа хүүхдүүдийг тэхээсэн, инкээсэн тийм гоё ном, дэвтэр, нотоор хангаж өгөхсэн те. Мэтчлэн бас гой юм хооронд ярьж мөрөөддөг л да. Манай сургууль их гоё байсан байлээ. Гэтэ би тэд яг нөгөө нэг өргөтгсөн тэр нөгөө нэг шинэ баригдсан юу руу орж үзээгүй л байгаа л да. Нэг сайхан нартай өдөр орж үзэн л гэж бодож байгаа шүү. Гэтэ гаднаас нь харахад үнэхээр гоё байсан байлээ. Хөгжим гүжиг бол яа харахгүй бүр бид нарыг үлгэдэж авсан. Үнэхээр яг хүн болгосон гой сургууль маань. Тэгээд тухайн үед нөгөө нэг бэлтгэлийн өөрөө ингээл мэрэгчлээд автах гэж бид нар чинь яг гэртээ төгөлдөр уртаа гэртээ хөгжмөд автна гэхдээ ингээл өглөө эртээрэл ч юм орой сургууль дээр үлдээд автахаар илүү үр дүнтэй байдаг. Гэрт чинь ингээл хоол унд гээл те ингээл дүүнэрийн тэн ингээл шаагилдаал хүмүүс телевиз үзэл ингээл саад болоод яг гоё давтах чаддгүй сургууль дээр агай тавтдаг байсан. Тэгээд яг шалгалтны үеэр бүр ингээл ангиа булаацлал тэгээл хэвээр нэрээ сургуулийнх гоё том болоод ингээ олон бэлтгэлийн өрөөтэй болчихсоо гэж мөрөөддөг байсан. Тэгээд ер нь бол гэтээ хөгжим гүжгийн орчин яг юу нь бол ахын айгуу гоё тэмцэвэрхэн гоё яадаг байсан л да. Зүгээр бид хэдийн мөрөөдөл юу гэхээр өөрөөсөө яг хөгжим гүжиг шиг ч юм уу эсвэл хөгжим гүжийг гоё томруулаад айгуу гоё том сургууль болох гэсэн гэж мөрөөддөг байсан. Яг одоо хүртэл ярьдیں۔ Хөгжим гүжиг маань ингээ өргөтгөл барьж байгаа гэд бид хэд бас өөрөөсөө тэр жилдээ дараагийн жилдээ ч гэсэн бид нэр хөгжим гүжийнхаа нөгөө шинэ жилээр нь очиж тавьж өгчээсэн байхгүй. Тэгээд яг захирлын бид хэдийг ингээд танилцуулаад ийм гоё юм барьж байгаа. Тэг үнэхээр дотор баярлж байсан. Ганц Монголд байгаа тий. Ганц одоо ингээд урлагийнхан нэг дэшегээ ингээд тэр манай хөгжим бүжгээр л дайрч явдаг. Ганц байгаа тэр сургууль маань үнэхээр гоё сургууль болоосоо гэж өргөлж бодож мөрөөддөг гэсэн. Тэгээ харин өргөтгөл барьж байгааг сонсоод үнэхээр их баярлж байсан. Тэгээ харин одоо гоё сайн багш нар бас гадна татнаас хүн одоо хүмүүс ирдэг болоосоо гэж бас боддیں۔ Тэ гоё сайн боловсон хүчинтэй бас сургуулийн систем энэ төр сайжирч байгаа гэж сонссон. Тэгээд сургууль болсон гэж сонссон. Тэгээд үнэхээр баярлж байгаа. Тэгээд бид хэдийн хувьд ч гэсэн угаасаа ер нь л их олон жилийн өмнөөс мөрөөдөж ирсэн мөрөөдөл байдаг л та өөрсдөө гэсэн гоё тий сургууль байгуулъя. Яг мэрэгжлийн хөгжмийн сургууль дээрээс нь тэр дотроо тий бас гоё одоо орчин үеийн хөгжим бас заадаг тий одоо гитар, бөмбөр, бас гитар гэх мэтчлэн яг одоогоор их тийм гоё нэг бүр юм сургууль байхгүй байгаа шүү. Гэтэ яг бидний
яг оролцоогүй одоо айгүй гоё консерватор болж байна л та. Магадгүй хөгжим үжигтэйгээ хамтраад гоё ажил хийх ч юм уу, эсвэл хажууд нь тусдаа ч юм уу, бас хөгжмийн сургууль харьяа ч юм уу хамтарсан ч юм уу байгуулах тийм өрөөдөл бол үргэлж бидний яг бүр багаас байдаг гэсэн чинь бид нар ингээ хоорондоо ярьдаг. Тийм гоё хөгжмийн сургуультай болох гэсэн. Тэгэл гоё манай хөгжим үжиг, манай гоё багш нар ирж заадаг маадаг гэл те. Тийм өрөөдөл байдаг. Бид нар бас олон жил гадаад болсон нэг хэрэг юу вэ те, тэмцээнээс гоё юм хөгжимчдийг авчиж багшлуулаад ирээдүйгээ гоё багшлуулаад одоо сурагчдыг хооронд нь ингээд солилцоо хийгээд шүү. Тиймэрхүү айгүйх ярьдаг гэсэн. Ер нь ингээд жоохон бахтай өртөл ингэж ярьж мөрөөддөг гэсэн байхгүй. Тэгэл багаар ингээд ажил маань урагшилж байгаа. Тэгээд энэ мөрөөдлөө бас биелүүлэхийн төлөө явна гэж боддог. Би тэд чи нөгөө юу штэ нөгөө картны барааны үеийн хөлтөд тэгэл яг ид 2 3 4 дугаар анги манг байх үд чинь ч юм уу яг нөгөө бүх юм ингээл бас хомсдолтой яг картаар юм авдаг. Тэгээд нэг өвөл ингээд нөгөө нэг юу зардаг байсан юм аа. Үе үе төр чинь тэгээд дандаа бас байдгүй нөгөө ингээл хаанаас ч ингээ яавлаг орж ирдэг. Тэгээд тэр чинь нэг шинжлэлийн өмнө дараал байдаг гэсэн. Тэгээд нөх хөлдөөж байгаа хүмүүс зардаг. Тэр чинь нэг сезон дууссан хадгалж болохгүй болохоор л одоо бодол хөлдөөчт юм байлгүй. Тэгэл хөлдөөсөн яавлаг аваад тэгээд нөх ханд айгуу зохиж ингээ бяцалж иддэг байсан. Тэгээд айгуу гоё амттай тухайн үед чи амттай юм ер нь хаварлал өгдөг байсан. Талах юу ч өгдөг байсан. Тэгээд талхмаас сахарлыг картны угаар өгдөг байсан баг. Тэр айгуу хөвгчлээ байдیں۔ Тэгээд айгуу гоё амт бидний үеийн одоо айгуу гоё амттай юм гээ тэгвэл тэр байна. Тэгээ дээрэс нь юу яасан би 2 дугаар ангидаа нэг мөрөө хугалж исэн. Яг нөө турникэн дээр нөө биеийн тамирын хичээл дээр турникэн дээр байж байгаад манай нэг дээдлийн ангийн чөлөө охин намайг ингээд түлхэж байгаад унаад мөрөө хугалаад тэгээд гэртээ бараг сар шахам юу яагаад хичээлдээ явж болохгүй гэд гэртээ үнжижсэн л да. Тэгсэн чинь манай ангийнх нь намайг иргэсэн байхгүй айгүй хөөрхөн тэр хизээ санаас гардггүй. Тэгээ нөө картны барааны үеэсэн болохоор тэр чинь ингээд дэлгүүрээс ороод гойж хэрж юмс аваад иргэн гэж байхгүй. Тэгээ яасан гэсэн чинь нөө картны бараанд өгдөг нөө чангаанз мангаанз хар бох хатсан жимстэй яг нөө тим юмнуудаа бүгдээр айгүй хөөрхөн гэрээсээ цуглуулад нэг юм том торонд хийцэн тэгээд намайг иргэжсэн. Айгүй хөөрхөн тэр чинь тэгэл одоо эргээд бодохоор гэрт нь одоо юу гэдэг сард хідэн ч одоо бох өгч байгаа хідэн ч чихэр өгч байгаа дэлгэр чи хомс штэ тий. Тэгэл хіднүүсийгээ нийлэл намайг эргэжсэн. Тэгээд айгүй гой санагдд юм аа. Гой дурсан ч. Амар юм нөгөө лимоны кисэлтэй байдаг штэ тий. Нэг хуурай тэрийг бас ингээл бүгдээрээ хүүхдэд ингэж өгөөл алхан дээр ингэж бол долоож иддэг гэсэн амар сайн. Манайх нэг давхарт байдаг. Тэгээ айгүй нөгөө цонхон айгүй намхан. Тэгээд нөгөө нэг хэсэг чи ягаа юм нөгөө нэг түүцнүүд байдаг гэсэн шүү дээ. Амар их ингээл нэг сансрын юм нөгөө түнэлэн дээр чи ингээл ингээл бөөн түүц. Тэгэл бид нар жоохондоо айгүйх нөгөө юм гацтай хонд авч явах дуртай. Тэгэл тэр үт чи мэдхгүй сайн ч юм уу ч юм нэг л гоё юм байдаг гэсэн юм чи. Тэгээд нөгөө орой болохоор л бүгдээрээ ам цангаал уумар санагдал тэгдэг. Тэгээд нөгөө хамт амьдэрдэг ахтай тэгдэг гэсэн. За энэчнээс харж ингээд юу санал тавьчихдаг байхгүй цонхоо онголгож байгаад. Тэгээ тойроо явах чи айгүй хол замыг тулан би нэгээ харж чадахгүй. Тэгэл нэгийг юм хоёроо гүйлгэжтэй. Тэгээд ингээд цонхоор буулгаад түүцэн шууд ингээ харагддаг болохоор тэг харж байгаад чи цонхоор хаалхтай байсаар дандаа тэгж явж орой ундаа авчихдаг гэсэн инээдтэй. Тэгж байгаад харин нэг удаа яалаа хажуу айлын нэг хүн болоо харчаад бүр өстэй эдний тулгаа орж ийн морж ингээд нэг бөө юм болж ирсэн. Ангаараа тиймэрхүү юмнууд зөндөө байдаг байсан юм уу. Тэгэл би нэг оруу татаад л та анги дээр үлдээл багш нараас нуухтал сүнслүүд юм уу тэгэл тэг битгүү тэр үед нь тэгэл өстой тэгж нэг жингэл би нэг жоох итгэдэг байсан тэгэл харахаар худлаач юм шиг. Гэхдээ нийлээл зөндөө янз бүрийн тийм юмд болдог. Гэхдээ бид хэд чинь бас үлдээл хөгжим бүжгийн гадаа ингээл хаалганы гадаа нөө чартаа мартаа их тоглодог гэсэн ш. Тэгэл нөгөө нэг юм баахан тосны харьцан шороо мороо хийж байгаа л тэгэл хин гоё чартаатай байгээл тэгэл чартай тоглоно бас эрзээ дэнс тоглоно тэгж байгаа бас сургуулийн багш нарт их загнуулна явж мэрэгжлийн хажил гэртээ очиж мэрэгжлээ давтаач хэлсэндээ загнуулдаг. Emotion хамтлагийн хэдийгээр их орон хайртай гэр бүлээсээ хол байсан ч гэсэн бие биендээ тусдим болж өнөөдрийг хүртэл жаргал зовлонгоо хамтдаа хуваалцж ирсэн нь үнэхээр бахархал штэ. Яг дөнгөж би тэг хүүхдээ ингээ өөрийнхөө ингэр дээр тэрээд яг тэр торгон агшин бол үнэхээр бүр ингээ зүвт шиг надад санагдчихсэн. Яг төсөөлхийн аргагүй тийм гоё тийм гайхамшигтай гоё мэдрэмжсэн. Тэгээ яг үнэнлээ ингээд өөрөө ингээ ээж болоо хүүхдтэй болохоор яг ээж минь одоо тий 2 хүүхэд ингээ өсгсөн. Яг хажууд нөхшөө өөр манай ээж хажууд өөрийнх нь ээж байгаагүй. Яг өөрөө ингээл гартаад хүүхдүүдэд өсгсөн. Гэтэл би намайг төрөхөд манай ээжтэй өшөө манай хатан ээж хоёлоо байсан. Тэгээ надтай цуг бүр ингээд манай одоо хүүхдийг 2 3 4 сар хүртэл яг хоёлаа цуг байгаад ингээд
намайг асраа те хүүхд маань туслаад ингэ байжсэн. Тэгэхээр яг ээж гэж хүн байхгүйсэн бол ямар хэцүү юм бэ гэдэг бол би бүр яг ойлгосон л даа. Үнэхээр ээжгүйсэн бол хэвээр одоо хүмүүс ингэ ярьдаг байхгүй ингээд зарим одоо манай найз нар ч юм уу те ингэ би ингэ төрөхөд ээжийг л амар өгүүлдэг юм байлээ те. Одоо ээж нь өнгөрсөн байсан нэг найз байгаа байхгүй жишээлхэд ээж өөрөө ээж байхгүй байх л хэцүү байд юм байлээ. Яг ээжигээ тэгэхэд өгүүлдэг юм байлээ. Ээжигээ ойлгох юм байлээ гэж яг л үнэлээд юм байлээ л те. Би өөрийгөө маш их азтай хүн гэж боддог. Намайг ингэ те анхныхаа хүүхдийг төрүүлээд дөнгөж төрөөд ингэ байж хаад ээж нар маань хажууд байсан. Тэгэхээр сэтгэл одоо үнэхээр одоо жаргалтай байдаг. Тэгээд одоо ч гэсэн ээж маань одоо хоёр ээж маань ээлжлэл манай хүүхдээ хараад би бас айл болох гадны үнээр хүүхдээ харуулахгүй те санаад мэдээж ээж нар маань байхад ч өөрийнхөө ээжээр л харуулвал тэгэл одоо би санаа амар ингэ ажиллаа гэж явж байгаа байхгүй хүүхд нь. Манай хоёр найз маань жишээлбэл одоо гэр бүлтэй болох юм уу эсвэл найз залуутай болоод ч юм уу те одоо хүмүүс ярьдаг байхгүй одоо ингээл эмхтэй ер нь баг ингээл нэг найзтай болоод те эсвэл нөхөртэй болоод тэгвэл ингээл над уран бүтээл ер нь л ингээл худлаа болно те хамаг юм аа ингээл тэр хүндээ зориулаад эсвэл ингээл айгуу тийм болдог гэдэг. Яг мэдээж ямар хүнтэй очирсан гэдгээсээ бас болно л та те нөгөөтг нь бас тэр хүний одоо уран бүтээл те хийж байгаа эрх мэддэг ажлын тэр хүн хүндэтгэж үзэж гинөө ойлгож гинөө те гэхдээ би яг хоёр найзтай бас санаа зовдөг. Миний хувьд бол яг дэндүү олон жил яг энэ те урлагийн энэ ертөнц дотор явцсан бүр 6 настайгаас ингээл яг л одоо ингээд сонгодог хөгжмийн те тэр сонгодог одоо хөгжмийн хүмүүжлэр явцсан бид бүгдээрээ тийм болохоор бас яг энэ тал дээр бол илүү одоо ойлгоцсон те ямар байх ёстой яаж юм амжуулах ёстой тэр бүгдийг илүү бүр ингээд ухамсарлсан байд юм болов те хөгжмөжийнхэн чи ер нь айгүй ачаалттай байдаг хажуугаар нь одоо ингээд тоо те тийм Монгол хэл уран зохиол бүх хичээлүүдийн хажуугаар дандаа хөгжмийн олон хичээлүүд авч яадаг дээрээс нь мэрэгчлийн янз бүрийн хичээлүүд орж ирж байдаг тийм болохоор тэр бүгдийг бас жоохон амжуулаад сурч ер нь хувийн зохион байгуулалт сайтай болсон байдаг. Тийм болохоор ер нь тэр хүмүүжил маань одоо энэ амьдралд те бид нэр одоо энэ 15 жил ингээд хамтлаг өшөөдөөс нь охтуудын хамтлагийн оршин тогтноод өдөө хүртэл ихтэй найртай те ингээд гоё явж байгааг нь бас нэг одоо гол те шалтгаан болоо гэж бодсон. Тийм болохоор яг тэр тал дээр бол би нэг их санаа зовдгоо. Яг тэгвэл энэ олон жил бүх юмаа зохицуулаад амьдралаа зохицуулаад ингээд сураад ирсэн юм чинь одоо ямар нэгэн 3 дахь амьдрал гарч ирлээ гэхэд бүр ингээд хамаг юм хаяалж юм уран бүтээл салгалтаал тэгнэ гэж би ерөөсөй боддог. Манай ээж ерөөсөй тийм ярьдаггүй байхгүй юу? Бүр одоо хүртэл ярихгүй жаа сая энэ жилийн ихээр нэг үг цохиулгасан. Тэгсэн чинь юу гэсэн гэхээр одоо би ингээд гайгүй тэ чадaltaй бас ингээд нэг тайг тулчаагүй ч юм уу тийм байгаа дээр хүүхдийг өсгөөд өгөхийсэн гэж нэг хэлсэн. Тэрнээс манай ерөөс одоо юу гэдгийг чи ингэдэг одоо оройтчлаа ч юм уу гэж ерөөсөө хэлдэггүй. Айгуу сонирхолтой одоо юу гэдгийг бусд ингээд найз нөхдүүдийнхаа ч юм уу ингээд эргэн тойронд байгаа хүмүүс анзаархаад жоохон ингээд нэг гэр бүлийн дарамт ер нь байдаг ч хахалт жоохон одоо чи нас явчлаа гэл. Манай ээж бол тэр тал дээр ерөөсөө намайг тэгж яаруулдаггүй. Гол нь сургуулаа төгсөөд чи яг өөр ингэсэн гоё байр суурьтай болцсон байх юм бол чи хизээч яахгүй алцахгүй гэж хэлдэг. Гэтээ яг энэ жил бол яг нэг тийм үг цохиулгасан. Тэгээд тэр нь яг энэ чинь үлдчихээ л байгаа. Ээж маань бүр бага бахаас эхлээл эмэгтэй хүн ер нь өндөр боловсралтай байх ёстой, өөрийн чадвартай байх ёстой, одоо амьдрал юу ч тохиолдсон даваад гарах тийм чадвартай байх ёстой гэж айгүйх ярьдаг байсан л да одоо хүртэл хэлдэг. Тэгээ өөрөө маш чадaltaй эмэгтэй. Тэгээд ах トゥ бид гурав яг өөрөө ганцаараа өсгсөн. Тэгээд тийм болохоор ч тэр ээжээ маань нөлөө орсон. Яг хөгжим мужиг төсөөд би Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр орж суралцж ирсэн юм. Тэгээд ер нь бол манай яг аавын талд бол хуульч хүмүүс маш их байдаг. Тэгээ маш чадварлаг өндөр боловсралтай хүмүүс байдаг л да. Тэгээд ер нь бол хуулийн тал руу чиглэсэн айгүй зүйтэй гэж ээжтэйгээ зөвлөлтөд тэгээд шалгалт өгөөд уулна 2 жил гарын сурсан юм а. Тэгээд яг сураа байжсэн чинь Америк явцсан. Тэгээ ер нь бол ихтэйс би сургуулаа одоо болтол төгсөнсөн гэж яг бодож явдгийн төгсөх хэрэгтэй. Надад бол айгүйх сонирхолтой байсан. Яг хуулиар ингээд сураад яг олон улсын эрх зүйгээ сурч байхад ер нь би тийм нэг унших талын юмтай танилцах одоо нэг сууж хийх тийм хичээл ер нь өөрөө багаас айгүй сонирхолтой байсан. Хөгжмөчд байхасаа тийм түүх уран зохиол, хөгжмийн уран зохиол тийм хичээл их дуртай. Тийм болохоор ч тэр юм уу яг ингээд хуулийн сургуульд ороод яхад надад бол маш их таалагдчихсэн. За миний дүү би охин дүүтэлтэй надаас нэг 2 ор дүү. Тэгээд би яг үннийг хэлэхэд яг дүүтэйгээ
их ойр дотн байгаагүй. Яагаад гэхээр намайг Монголд байх хугацаанд манайд Хонконгод сурч ирсэн. Тэгээд яг ингээл Америк явсан чи буцаал Монгол хүрээд ирсэн. Тэгээд би бараг дүүтээ 10 гаруй жил уулзаа байжгаад яг энэ жил ингээд бүр ингээд хоёр бие нэгэ харж уулзсан байхгүй. Тэрнээс ч зүгээр ингээд интернетээр те одоо урт шурамсаар яриад те скайпаар ч юм уу тэг холбогддог байсан л та. Яг ингээд амьдаар ингэж ярьдаг шүү дээ. Яг амьдаар бол битээр энэ жил уулзсан. Тэгээд миний дөө нөхөртэй, хүүхэд ингэж да манай ээж аа хоёрын л хүүхэд болсон, эмээ өвөгийн хүүхэд болсон. Тэгээд дүүдээ би бас чад чинэг ирэл одоо хэлж ярина л та, захиж сургана. Тэгээд авах юм аваад гэх юм гэдэг л хатаа юм даа. Би болохоор яг дүүдээ их чамд хайртай шүү гэж юусоо хэлж байгаагүй. Яг нүүрэн дээр нь гэхдээ би бол дотроо бол дүүдээ маш хайртай. Яагаад гэвэл одоо тий надад бол ганцхан дүү байгаа. Тийм болохоор би дүүдээ үнэхээр хайртай. Тэгээд миний л одоо бүхэл одоо арын бас ажлыг тий ингээл тим тоглолтын хувьд зоолоо тавьчаараа ингэчээрээ тэгчээрээ одоо надад тийм хэрэгтэй гэхээр миний дүү тэгэл олол бүх юмыг зохицуулаад тавьчихдаг байхгүй юу. Хайда жоох уур үрээд загинчтیں۔ Тэгээд гомддгийн юм шиг анхөөрхий. Тэгээд их чинь чамайг уурлуулж гомдоочсон бол уучлаарай. Их чинь чамд маш их хайртай шүү л гэж хэлмээр байна. Би яг юу хэлэх вэ гэвэл одоо хүн эмэгтэй хүн ер нь айгүйх ингээд тасаж дурлдаг гэж ярьдаг ш. Тэр цаг хугацаа хэрэгтэй гэм байлээ ер нь. Яг одоо ингээд эргээд ботход тэгээд нэлээд удаан ингээд би бинийг айгүйх таниад те би одоо яг өөрөө анхныхаа хайртай уучраад тэгээд анхныхаа хайртай би гэр бүлүүлээд одоо хүртэл одоо 10 хэдэн жил те цог одоо амьдарч байгаа тэгээд үнэхээр жаргалтай байдаг. Тэгээд яг тэрийг би яг анхны яриг хэлэн л дээ. Яг ерөөсө бит хоёр ч ерөөсө анх уцаар ярьж эхлэх тэр үед чи яг захаа махаа гэж байхгүй шүү дээ. Тэгэл бид нар их арай өөр болсон. Тэгээд уцаар л их ярьдаг байсан. Тэгэл уцаар баг ер нь баг л жил ярьсан да. Ерөөсө уулзахгүй би биний царайг харахгүй. Тэгэл ингээл баг тэр ч хүмүүс ингээл айгүйх ярих юм ихтэй тэл айгүйх ярихаар чинь бас хүн бие бинийг илүү таньж мэддэг. Тэгэл дараа нь ингээл уулздаг болоод тэгэл улам бүр ингээл тасаал улам гоё бие бинийг бүр гоё мэдэрдэг болоод одоо ингээл бүр нэг хүн шиг тэгэж гоё мэдэрдэг болт юм л бас хөгжим бас их холбоотой юм болоо хайр дурлал бас хөгжимтэй маш их холбоотой гэж би яг боддог. Гоё хөгжим би хүн хайр дурлалыг бас учруулдаг одоо айгуу гоё романтик тийм амар гоё хөгжим сонсоод суух чинь бас айгуу гоё идэг те. Тэгээ хайр гэдэг бол үнэхээр тийм гоё нэг тийм нандин юутай зөвөрлөхийн дээ. Зөвөрлөж хэлэх надад үг одоохондоо орж ирэх байна л да. Тэгээ тийм их гоё хүний одоо эрхэмлж явах тийм гоё зүйл гэж боддог. Үгээр хэлэх гэхээр бас заримдаа яг үнэндээ багтаад идэв юм л да. Яа тэгэхээр би яг ээжээс өгүүлгэр дуурал авч өссөн. Миний яг талд миний хажууд үргэлж байсан бол миний ээж. Тэгээд одоо хүртэл надтай ингэ байгаад нь би маш их баярлагдав. Бурхан ингэртэй те. Бас баярлж надтай одоо он удаан жил хамт байлгаасаа гэж бас гуйж явдаг. Тэгээд ягаад чи сүүлийн үед бас ийм их айгүйх бодогддог болсон л да. Нөгөө нэг ажил төрөл маш ихтэй би тэгж өглөө гараад орой ирдэг. Ер нь тэгэл заримдаа ингээд зочд бодол байгаа юм шиг л явдаг байхгүй те. Тэгэл заримдаа би ч одоо ингээд ээжтэй чиний хоолыг нэгээд өгчихсэн, өглөө цагийн ягаад өгчихсэн гэсэн мөртлөө л ингээл өөрөө ирэхгүй ингээл ажил гэж явсаар байгаа л тэгэл одоо бас үгүй хөрцөг сүүлийн үед айгүйх тийм сонинд бодогдоод байдаг болцоо одоо би бас ээжтэй цаг зарах хэрэгтэй, гэр бүлтэй цаг зарах хэрэгтэй гээл те. Зохицуулах ёстой гэж яг өөртөө хэлээд байгаа. Тэгээд ер нь бол сүүлийн үед ээжигээ жоохон тоохгүй яваад байгаа. Тэгээд одоо хичээнэ гайгүй бах. Гэтэ бас нөгөө нэг юу л да гэр бүл бол одоо надаас те ингээд хүүхд ч юм уу өөр ингэсэн гэр бүл зохиосон гэр бүл авахгүй болохоор бас би чадах хэмжээгээр одоо ээжтэй дүүнэртэй ч юм уу гэр бүлдээ цагаа зарцуулахыг бас хичээдэг. Тийм болохоор бас ч зүгээр зарим нэг хүмүүстэй харьцуулахад би ч гайгүй л байгаа гэж бас өөрийгөө заримдаа өмгөөл тийм л та. Гэхдээ ер нь бол аль болох ээжтэйгээ хамт байхаас ингэж хүсдгийн. Тэгээд заримдаа амжихгүй юм. Тэгээд тэрийг ээж маань ч гэсэн бас сайн ойлгодог л та. Тэгээд одоо тэгээд охин хичээнэ. За үзэгчдээ бид хуучнаар Гончиг сумлайн нэрмжит хөгжим хүчгийн коллеж дээр хүрэлцэн ирээд байна. Энд бол мэдээж Монголын нэр алдартай өмнөө барьдаг урлагийн гайхалтай сайхан одууд эндээс түрэн гарсан. Энэ 3 давхар эрдмийн өргөө бол маш олон хүмүүсийг үнэхээр урлагийн замд хөтөлж
хөгжүүлж, торниулж өсгсөн юм сайхан газар. Мэдээж Emotion хамтлагийн ч гэсэндээ хөгжин бүжгийн коллежтэй бол салшгүй холбоотой тэдний бага насны аз жаргалтай баяр хөөртэй сайхан дурсамжууд яг энд л өнгөрсөн. Тэдний бас нөхөрлөлийн үнээр гараа эндээс эхэлсэн юм. Сүндрээ ер нь айгуу тийм нөгөө өөрийнхоороо тэгээд айгуу илүү жоохон арай хөгжилтэй. Одоо хамтлаг дундаас ингээд бусдаагаа ингээд инээлгдэг хүмүүс энэ төр байдаг шүү дээ, тий. Нэг л хаяа ингээд төс тас гэж амар тийм инээдтэй юмнууд гинт юмнууд ингээд хилчдэг ч юм уу, тий. Яг тиймэрхүү илүү тийм нөгөө алиа жоохон хошин талдаа. Би тэгж ер нь бас айгуу нээлттэй л тий. Яг одоо бахархаж хайрлсан үедээ хэлхүүгээ хэлчдэг, гомдсон үедээ бас хэлхүүгээ хэлчдэг ч юм уу. Ер нь тэр тал дээр гайгүй. Гэхдээ ер нь би хоёр найзаараа маш их бахархдаг. Үнэхээр сайхан бүсгүүчүүд тий. Зүгээр ер нь гадаад үзмж юу гэдгийг яг байгаа байдал нь үнэхээр сайхан бие сайхан авч явдаг бүсгүүчүүд тэр нь бол үнэхээр бахархмаар тэр нь бол яг миний хувьд ч гэсэн ер нь гадны хүмүүсийн хувьд ч гэсэн яг гаднаас нь харах дүгнэлт яг хажууд нь байгаа найзын хувьд их дүгнэлт бол яг доторх хүмүүс нь л үнэхээр бас л ховрхон тийм сайн хүмүүс гэж боддог. Эргээ бодохоор ингээ нөө гэр бүлийн хүмүүжил ч юм уу ингээл яг найз нөхөд гадна талын нөлөө гэл хувь хүний хүмүүжлээдэг штэ. Тэр нь одоо бид нэр ингээ шал өөр байсан бол бас нэг хамтлаг болж ингэж удаан явахд бас магадгүй хэцүү. Тэгээ би тэд хоорондоо маш их төстэй ээж минь маань ч гэсэн хоорондоо ингээл баг найз нөхөд чиг байдаг. Тэгээд энэ хоёрын маань бас энэ хамтлагтаа зарцуулдаг. Тэгээ цаг зав ухаан ингээл бүх юмнууд нь үнэхээр надад бол бас биширмээр санагдтiin. Үдий олон жил ингээл бас энэ чинь ганцхан миний ч юм уу ганцхан сарнагийн сүндрийг юм шиг бид нарын хамтарсан тий бас маш их тийм хичээл зүтгэл явж байгаа. Тэгээ энэ хоёр бүсгүй маань байгаагүй бол энэ сайхан хамтлаг маань ингээ үдий хэмжээтэй ард түмэндээ харилцаад явахгүй. Тэгээд би бас өнөөдөр яг ийм хэмжээтэй одоо юу гэдгийг ард түмэнд хүндлэгдсэн ийм сайхан уран бүтээл хийгээд явах хэмжээний ийм байхгүй байсан болов уу гэж би боддог. Тэгээд яг л одоо миний ихээс төрсэн юм шиг тийм ич дүүснэр гэж би боддог л да. Тэгээд тэр хоёроо маш их бахархдаг. Үнэхээр сайн хүмүүс, тэгээ сайхан хүмүүс ингээ дотоод сэтгэл нь бол бас одоо яг надад би ингээ өөр найз энэ хоёр шиг найз олоод авъя гэвэл надад яг энэ хоёр шиг ийм гоё хүмүүс идэж олдохгүй. Тэгэхээр яг насны гоё найз. Манайх түнэлийн дээр байдаг, сүндрийг болохоор яг түнэлийн доор байдаг. Тэгээ бид хоёр үргэлж цуг алхаал өглөө хичээлдээ явал оройч буцаж ивэл бид нар чинь тэгдэг байхгүй ингээ хичээл дээр одоо ерөнхий эрдмийн хичээл чинь одоо хэд ч нэг 12-1 гэдээ дууссан шүү дээ өглөөнөөс хойш. Тэгэнгүүт зарим өдөр нь одоо би 1-т 4-т мэрэгчлийн одоо төвлөрөөр хичээлтэй байлаа сүндрээ 2-т 5-т ч юм уу зөөрдөг. Тэгэхээр чи одоо ингээл хичээл дуусчаал минийх одоо 4-т хичээлтэй байлаа гэхэд сүндрээ чинь мэрэгчлгүй шүү дээ. Тэгсэн мөртлөө ингээл би нэг мэрэгжлийнхэн үүднийх нь гадаа хүлээгээ савд нэг хизээ дуусах нэг. Тэгэл дуусахаар нь би нэг аваад бүр ингээ алфтай юм шиг дандаа тэгэж явдаг. Тэгэл хойлоо сайхан хөтөлцөөл яваад яг түнэлийн нэг юм 3-9 давхар байдیں۔ Тэрний яг юм дунтлын 9 давхар байдаг байхгүй. Тэрний дунтлын цохон дээр намайг сүндрээ хөрвж өчөө тэгээд бүтдэг байхгүй. Буцаж доош яваад би дэш явдаг. Тэгээ өглөө тэнцэнэ болцдог. Бүр тэгээ тийм багасаа ингээд дандаа ихэнхтэй амьдралынхаа одоо нэлээд их цагийг хамт өнгөрсөн гэсэн үг шүү дээ тий. Тийм одоо 7 настай. Тэгэхээр бас аргагүй ингээд би биенийхээ бодож сэтгэдгийг тий бугаасан мэддэг болсон, мэдэрдэг болсон. Ямар үед юу хэлдэггүй, яадгүй тий. Одоо ямар аран шин гаргадгүй, ямар үед энэ маань гомдчдггүй ч юм уу тий. Ямар үед бүх тийм юмнуудыг бүр илүү ингээд мэдэрдэг болсон болохоор илүү бас нэг хүн шиг болсон гэж хэлэх болно л доо. Тэгээд тэрнээс хойш ингээд хамтлаг гэдээ бидэд хамтдаа амьдраад хүний газар хүртэл хамтдаа ингээд бие биенийхээ зовлон жаргалын хуваалцад байсан болохоор үнэхээр яг тийм анзаарагддаг. Би тэгэд бүгдээрээ яг бие биенийг ингээд мэдрээд авалцаад тий ингээд зан зангаа авалцсан. Гэрээсээ тийм маш олон жилээр холдож үзээгүй л дөө. Дээдлэн л 3 сараар гэрээс явж исэн 3 сар гар үнтийн Австрид би тэд бас тоглолтоор 3 сар явжсан байхгүй. Тэгээд яг тэрний дараахан бидэд Америктэй холбогдоод тэнд гэрээгээр ажиллах тийм санал ирээд тэгээ бид нэр Америкийг зорьсон. Эхний жилээс бол үнэхээр хэцүү байсан л да. Маш тий одоо амар олон жилээр гэрээс олж үзээгүй хүмүүс чинь тэгэл шаал танихгүй газар улсад ирчихсэн тэгэл хэл усын ч мэдэхгүй тий. Гэхдээ би боддоо яг тэр үед бид нэр ингээ бие биентэй байсан илүү гоё төшиг одоо дөмөг болж исэн юм болоо гэж боддیں۔ Мэдээж тий ээж авгаа сонон тэгэл мэдээж шантрах үе байна тий. Өөр орны хэлээр дул нэг чинь бас хэцүү тэгэл хэл уснасаа хэсэлэл ер нь бол жоохон бэрхшээлтэй үе байсан л да. Гэхдээ биеиндээ гоё урам зориг өгөөд биеиндээ би энийгээ хайрлаад тий ингээд төшиг болоод ирж исэн
маш гоё санагддаг. Нөхөрлөл бол амьдралын бас маш нэгэн үнцэнтэй зүйл гэж боддог л доо. Гэр бүлийн хайр гэдэг одоо тийм миний ах дүү нар гэдэг бол мэдээж хамгийн нэгдүгээр, хоёрдугаарт бол нөхөрлөл яхаарахгүй хамтлагаас хамгийн түрүүнд тавигддаг. Яг бид хэдийн нөхөрлөл бол энэ нөхөрлөл байгаа болохоор бидний өнөөдөр хамтлаг ажил уран бүтээл амжилттай явж байгаа. Маш үнцэнтэй. Тэгээд энийгээ бол алдахгүй төлөө миний хувьд бол бас би юу ч хийж чадах байх. Одоо ажлыг хийхэд чинь нэг хүн хөдөлмөрлөдөг ш. Тэрнтэй л адилхан хүн нөхөрлөл дээрээ ч гэсэн гэр бүл дээрээ ч гэсэн тийх ёстой гэж боддог л доо. Тэгээд би тэд ч гэсэн ер нь нөхөрлөлөө тийм байдлаар бас гой сайхан авч явах юмсан гэж хичээдэг. Хоорондоо ч гэсэн ярилцдаг. Тэгээд тийм болохоор энэ нөхөрлөл маань бас урт удаан үргэлжлээсэ. Тийм бол бид тийм бас хамтлаг маань ч гэсэн сайн сайхан урт удаан байх гэж бид мөрөөддөг. Магадгүй 20-30 жилийн дараа бүгдээрээ бас хамтдаа дуулаад явж ах чинь билүү. Тэгээ бас яг найзууд, их сайхан найзууд хэврэ байна гэж бас боддог. Тэгээ дээрэс нь би тэгж явжаа дараа нь одоо ингээд Америктэй Алс хол нутгаас хол очоод бас ингээд найзуудаараа ингээд байжаа. Тэгэхэд бас хүн яач ч үсэн гэрлүүгээ хайдлаа за би энэ чинь байж чадахгүй нэ ч юм уу те. Гэхэд чи ингээд бүгдээрээ яг тэр бол яг бас үнэнч найз нөхөрлөлийн тэр бас гоё чанар харагдаж байгаа байхгүй юу? Шантрах үе гарч л байсан л да. Тэгээд манай Чимба ч маш тийм одоо өндөр шаардлага тавьдаг тий. Одоо бид нарыг амар шахдаг тийм хүн болохгүй байна. Болж исэн ч гэсэн болохгүй байна гэж хэлдэг хүн байхгүй. Тэгээд ер нь бол бид маш шантарч исэн үе гаралгүй яг хөө. Тэгээд бид нар чинь ядж хахад айлын ирэх октод 15, 14, 15 настай октод тий янз бүрийн ааш арашинтай. Тэгэл уурлал, хаалх, саваал, уйлал гарна. Тэр болгоны араас Чимба ингээл айтайхан тайтахруулаад тэгээ ив зүг нь болол тий бид нар ч гэсэндээ бие бинийхээ заазаа зүгээр одоо ингээд гайгүй тавьчирч байгаа дахиад ингээд дуулаад үзье тий гих мэдчлэн бие бинийг бас аргадна. Ер нь бол их бэрхшээл гарч ирсэн тэр үед. Тэгээд өдөө хүртэл ингээд хамтлагаа гоё авч яваад өдөө хүртэл амар гоё ингээд тий найзлаад нөхөрлөөд ингээд явж байгаа. Тэгэхээр би бас хоёр найзаараа бахархдаг. Өдөртөл би нэлээд өмнө ч ингээд ийм гоё явж байгаа бол энэ жинхэнэ нөхөрлөл гэж яг энийг хэлэх ба. Надад найзууд гэж зөндөө байдаг хүртэл яг л миний өмнөж гоё тэ нөхөрсөн найзууд маань бол манай одоо хоёр найз шүү дээ болоорсон гэх юм. Тэгээ би одоо яг ер нь нөхөрлөг бол ингээд он удаан жил одоо 10 хэдэн жил ч юм уу те удаан жилийн энэ одоо энэ олон жилийн уртад яг нөхөрлөл те яг өмнөж гоё зөв нөхөрлөл гэдэг яг олон жилийн явцад бас яг харагддаг. Бид чи яг мэрэгжлийн дуучид гэдэг мэрэгчлэр яваагүй шүү дээ. Бид нар чинь төвлөрөө урш. Тэгэхээр дуу эхлээд дуулж өөрөө тэрийг ойлгоод ойлгох хүртэл ч бас айгүй хугацаа авахгүй. Яаж одоо энэ үнгийг яаж зөв гаргахгүй те яаж айгүй гоё одоо энэ гоё үгийг ингэж гоё илэрхийлж болох уу ч юм уу тэрийг ойлгоход тэр чинь бидний хувьд бол маш их хугацаа байсан. Бид нар өөрсдөө бас жоохон байсан учраас 14-т өсөд дуулж эхэлсэн шүү. Зүгээр л дуу ингээл одоо нотор нь ингээл дуулцдаг те. За Чимба за энэ хоолоо ингээд дураадах энийг ингээд дуулаад гэхээр яг л Чимбагийн хэлснээр л дуулдаг байсан те. Одоо ингээд эргээд харахаар яг хөө мэдээж дэвшилттэй зүйл байна л да. Одоо л бид нар дуу бол арай өөр талаас нь харж дуулж байгаа. Одоо үгийнт илүү ойлгох хэрэгтэй болдог. Тэгэл хөгжмөө маш сайн сонсох хэрэгтэй болдог. Тэгэл одоо тэр утгыг ингээд бүр ингэж ойлгож ингэж одоо тэр дуун дотроо тэр утган дотроо орж илүү тийм дуулдаг болсон л доо. Гэхдээ яг одоо бүр мундаг дуучин болсон гэж би бас хэлж чадахгүй нэ өөрийнхөө миний хувьд өөрийгөө. Гэхдээ л яг тэр дуугаа мэдрээ дуугаа ойлгоод дуулдаг болсон бас илүү одоо кайфтай одоо санагдчихээн л да эргээ бодохоор урд нь бол тэгэл тэ зүгээр л ингээд тавьсан нотыг дуулцдаг. Одоо бол илүү тэ өөрийнхоороо яаж дуулмаар энд өнгийг яг яаж гармаар нь яг энэ үгэн дээр ямар өргөлт хийж яг яах вэ гэдгээ бүр илүү ингээд ойлгоод ингээд дотор нь ороод дуулдаг. Басандаа бас айгүй кайфтай тийм. Би угаасаа ингээд урлах зориулгатай төрчихсөн тэ. Бурхан надад жоохон ч гэсэн авьяа сайрлцсан. Тэгээд тэрийг ингээд бүр ингээд чангаас чангаатхаа тэрийг ингээд илүү хөгжүүлээд одоо илүү амжилттай илүү гоё дуучин болох юмсан гэж хүсдэг шүү дээ. Тэрнээс би өөрөө ерөөсөө уралгүйгээр төсөөлж чаддаггүй. Ер нь ямар ч хэцүү хүнд байсан гэсэн би шантрах дурггүй л те. Ер нь буужих дурггүй. Тэгээ тэрийг нэг юу гэдэг нь би сте нэг заавал чадах хэрэгтэй гэхийн орон зүгээр ер нь аливаа амьдралын алдаа оноо ч юм уу хэцүү зүйлээс би зүгээр сургамж авч өөртөө хүсдэг ямар нэгэн болохоо боллоо юу гэдэг ингээл амар том шалгуурч юм айгүй том ингээл бэрхшээл тохиолдлоо гэхэд зүгээр
энэ зүйл надад юу сурах гэж ингээд надад тохиолдож байгаа юм бэ гэдгийг л би хардаг. Тэгээд тэрийгээ сураад ч юм уу ямарваа нэгэн байдлаар заавал тэрийг даван дуулахыг хичээдэг л дээ. Тэгээд ер нь бол ихтэй зүгээр яг проблем ч юм ямарваа нэгэн тохиолдоход ганцаараа байхыг илүү үздэг. Ганцаараа байгаад өөртөөгөө яриад ч юм уу ингээд эсвэл шал өөр юм анхаарлаа төвлөрүүлээд тэгж явах үед бол тэгэл ямар ч лсэн давж гардаг. Тэгээд зарим тохиолдолд би бас найзуудтайгаа байх дуртай. Бүхнийг мартаад тий гоё шал өөр орчиндос орж яхаа ер нь бол ихтэй хөвчлэн ганцаараа яг ингээл аль болох ингээ зөв гарцыг олох ч юм уу те тийм юм дээр өөртөө л их ярьдаг. Миний нэг чанар үүдээ маа нэг юм хуурмаг юм худалч зүйл аягүй дурггүй. Аягүй тийм шудраг ахгүй ингээд худлаа яриад ингээл худлаа л ингээл яриад ингээл хуураад яваад хахаар миний амар дурггүй. Би тийм занрыг аягүй үзээ яддаг. Тэгээд эрэгтэй хүнийг би яг эр хүн шиг те ноён нуруутай хэлсэн амандаа хүрдэг. Илүүдтэй тийм айш аваргүй те төс тас тийм л байгаасаа л гэж хүсдэг ш. Хүн өөртөө маш их итгэх ёстой гэж би боддог. Тэгээд ер нь ингээд янз бүрийн одоо шашингууд байдаг шүү дээ те одоо Будда, Есүс Христ ч юм уу те ингээд би бас олон ингээд газраар бол юм сүмдж явж үтсэн те бас ингээд одоо манай шарын шашны ингээд ламдрын өмнөд өгчсөндөө сонсч ирсэн. Тэгээд яг эцсийн юундаа ингээд бодоод үзэхэд тэр бүх хүмүүсийн одоо ярьж байгаа юм бүгд нэг байдаг. Нэг юмны төлөө те сайн сайхны төлөө ингээл хүмүүсийг сайн сайхан явуулахын төлөө ч юм уу те хүнд муу юм хийхгүй байх ч юм уу. Бүгд яг нэг тийм байдаг. Тэгэхээр ерөөсөө хүн өөртөө амар сайн итгэдэг байх. Өшөө дээрээс нь хүн бол зүгээр л одоо энэ амьдралдаа бас хүнд их муу юм хийхгүй байх те хүнийг их гомдоохгүй байх. Өөрөө л зүгээр хүн шиг хүн байх те. Гоё хамгийн гол нь хүн бол хүн чанартай байх гэдэг бол маш их одоо миний эрхмэлдэг зүйлтэй бас нэг тийм байт юм байл л да ингээд хүн ингээл амьдралдаа янз бүрийн те алдаж амхын зэнзэн юм байна те тэр болгонд ингээл одоо хүн зарим сөхөр суудаг те зарим нь ингээл улам амьдрал нь уруудаад ч юм уу тэгэхээр тэр хүний өөрийн нөгөө итгэл бишрлээс айгүйх болдог би өстэй нэг чадсан шүүгээл би зүтгэл яхан бол те өөртөө улам итгэл улам хүсэл хүн бас айгүй хүсэлтэй байх те хүсэл мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм байна гэхдээ тэрнийхээ төлөө бас ингэж үргэлж бодож явах хэрэгтэй өрүүлж тэрийг мөрөөдөж тэрийг нүдэндээ харж тэрнийхээ төлөө бас яг явах хэрэгтэй юм байлээ. Би орой болгон юу яадаг л та одоо одод тэнгэртэй ярьдаг өөрөө тэг хүсэл мөрөөдөл бүх зүйлийг би одод тэнгэрт ярьдаг байхгүй яа тэгэхээр хүн гэдэг амт ч угаасаа л тэг одоо ихтлийн одоо газар дэлхийхээс үүсэлтэй байдаг штэ. Тийм болохоор би аль болохоор байгальтайгаа илүү ойрхон байхыг боддог л доо. Энэ хороо дэлхий дээр хүн болж төрсөндөө л баярлдаг тийм. Мэдээж хүн юм чинь шантрах тийм үе гарна л та. Гэхдээ би яг тэр бэрхшээлийг одоо тэр чамаг зовоод байгаа тэр хүнд бэрхшээлийг яг л нүүр тулан ингээл уулзаал тий гатлалд авах хэрэгтэй гэж боддог. Би шантрахыг ерөөсөө боддоггүй. Би шантармааргүй санагддаг. Шантрах дурггүй. Би яг одоо ингээд одоо өнөөдөр тий ингээд амьдарч байгаа амьдрал үнэхээр сэтгэл маш хангалуун байдаг. Би өөрийгөө бас маш их азтай хүнд тооцдог. Урлагийн хүн болж төрсөндөө. Тэгээд урлагийн хүн болж төрсэн манай одоо гэр бүлийнхэн бас ингээ урлагийнхан тэгээ манай тэг нөхрийн талынхан нөхрийн ээж одоо ихч бүгд ингээ хөгжмийн хүмүүс байдаг. Тэг яг энэндээ бол үнэхээр их баяртай байдаг. Тэгээд ер нь дандаа би тэгж гоодаг л та ингээд амьдралаас те би үргэлж гоё сайн сайхны гоё хүчтэй гоё энерги те надад үргэлж өдөр болгоно юм байна гоё ажлын энергийг надад өгөөч те нарнаас би энерги авах дуртай те өглөө босоод би яг тийм л юм хүсдэг надад гоё юм ирч хүч энергийг өгч те энэ дуртай ажлаа би гоё ингээд баяртайгаар хийгээд энэндээ бас өөрөө айгүй аз жаргалтай те өөрөө тэр дундаас кайф авдаг тэгээд түүгээрээ бас цэнэглэгдэж явдаг те бас арт түмэндээ бид чинь бас ингээ гоё те уран бүтээлээр оюуны гоё тийм юу өгч байгаа гэсэн үг шүү те. Тэгэхээр яг энэ амьдралдаа бол үнэхээр маш их баярлж байна. Мэдээж хүн хүссэн болгоно аавна гэж байхгүй бах. Гэхдээ ер нь бол миний багтаа мөрөөдөжсэн мөрөөдлөд бол айгүй гоё биелдэг. Хүн яг нөгөө нэг яг энергиэр юм бүтээдэг гэдэгт би яг сүлээд айгүй хитгэлтэй ингээл эргээл бодохоор багтаа мөрөөдөжсэн найзуудтайгаа ингэсэн тийхсэн би тийм гоё одоо юу гэдгийг гоё юм хийхээсэн гоё дуучин болох юмсан ч гэдэм үү бүр ингээл те бүр жижиг юмнаас эхлээл ийм гоё юмтай болох юмсан гэдэг тийм жижиг юмнаас хүртэл эхлээл ингээл мөрөөдсөн яг өөрийнхөө хүслийг шингээсэн юмнууд ягаад ч гоё бүтдэг. Тэгээд тэрэндээ би маш их итгэлтэй. Яг хоо зүгээр бүтээгүү гац хоёр юм багсаг юмнууд байдаг. Тэр бол гэхдээ нэг тийм амар чухал биш. Гэтэ ер нь бол амьдралаас хүссэн юм авахыг би ирмэлцдэг. Тэрнийхээ төлөө бас
өөрийгөө зориулахыг хичээдэг, цаг заваач гэсэн зарахыг хичээдэг. За, emotion хамтлагийн хувьд бол бид хэд 15 жил яг энэ жил болж байгаа. Тэгээд 15 жилийн хугацаанд бол бид хэд эргээд харахад бас хийсэн уран бүтээлүүд мөн бас тодорхой хэмжээний өндөрлөгт бас тодорхой хэмжээний фэнүүдтэй болсон хүмүүст хүргэсэн гоё уран бүтээлүүдтэй болсон байна. Тэгээд бид хэд бол ер нь ингээл үргэлж хамтлагаараа бас үргэлж явна гэж үргэлж боддог. Тэгээ энэ олон жил бас бидний байхгүй байх хугацаанд ард бол ингээд бидний фэнүүд биднийг ингээд хурцлж үйж идэг гэсэн. Тэгээд интернетээр бидний дандаа гоё захиануудтай нийлээс авдаг байсан. Энэ бүхэн бидний ирчилж өгдөг гэсэн. Тэгээ эргээд ирэхэд маш гоё хүлээж аваад одоо ингээд 2 жил уран бүтээлээ хийж байна. Өнгөрсөн хугацаанд 2 тоглолт хийсэн. Энэ жил дахиад 15 жилийн тоглолт хийх гэж байна. Тэгээд энэ бүхний ард фэнүүд маань байсан. Тэгэхээр бид яг боддtiin л да бид нар хийж энэ хамтлагаа нурааж болохгүй юм байна тий. 15 жил ингээд гоё яваад бид хэд байхгүй хооронд хүртэл ингэж гоё бид нарыг фэнүүд маань хүлээжсэн тий. Та нартай хурдан ирээч гэж бид нарыг тэгдэг байсан. Эргээд ийм гоё хамтлаг байхгүй штэ ингээд та нар буцаж ирээд буцаад гоё хуучин шиг ингээд гарч ирээч гэдэг ч юм уу. Тийм гоё үгнүүдийг бид нарт хэлдэг байсан. Тэгээд бид яг тэгж боддог байхгүй. За ямар ч гэсэн бид энэ сайхан босгоцсон те ийм их хөдөлмөр төр чинь айгүй хүч хөдөлмөртэй олон хүний одоо юу гэдэг нейров те янз юмнууд байгаа шүү дээ сэтгэл зүрх ингэж зориулсан ингэж гоё босгосон хамтлаг бол бид нар хэзээ ч нураамааргүй байдаг те тийм болохоор үргэлж бид хамтдаа үргэлж гойдуулаад магадгүй ингээл одоо 2-3 жилийн дараа ч юм уу нэг дуудуулах ч юм уу ганцаараа дуулах тийм юмнууд гарч иж магадгүй те гэхдээ хамтлаг бол үргэлж хамтаараа байх болно гэж яас хэлмээр энэ. Тэгээд ямар ч гэсэн ингээл амьдралын одоо юу болох ингээл харуулж зарим нь гэр бүлтэй болохоо хүүхд гаргах ч те. Тэгэл тэр хооронд ингээл бүгдээрээ юмудаа амжуулаад амьдралаач амжуулаад уран бүтээлээч амжуулаад болохгүй байх хүртэл л бид нар ямар ч гэсэн хамтлагаараа явна гэж боддог. За яг өнөөдрөөс хойш emotion би одоо маш томор хардсан штэ. Урд нь бол тийм зоригтой, тийм өрөөдөлтэй тэрэндээ хүрэндээ гэж хардаг байсан. Одоо бол тэрнээс илүү томыг би дотроо хардгийн. Яагаад тэгэхээр би тэгж одоо энэ жил 15 жил болчлоо тий одоо бие биенийхээ муу сайн одоо тий бүхэл зүйлийг мэддэг болсон. Бараг л нэг хүмүүс болцсон болохоор ирээдүйдээ бүр илүү одоо бүр нэг хүн шиг тий тэгж байж одоо хамтдаа илүү их бүтээж хийн гэж би боддоо шүү дээ. Нотгүй яран нэвтрүүлэг маань энд хүрээд өндөрлөж байна. Шинэхэн дугаараараа та бүхэнтэйгээ уулзсандаа баяртай байна. Өнөөдөр та бүхнийг Sphere Emotion хамтлагийнхантай уулзаж тэдний хүсэл мөрөөдөл студ ертөнцийн гоо сайхантай та бүхнийг танилцууллаа. Харин манай нэвтрүүлгийн дараагийн зочноор ч гэсэндээ маш сонирхолтой зочд урагдсан байгаа. Ингээд дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.